Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шин. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөрийн энхүү эхэлж байна. Эфирт пастор Сайна болон хөтлөгч Бэлгэнээр ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу, танд өглөөний мэндийг хүргэе. За тэгээд өнөөдөр цас орох юм уу? Ямар ч гэсэн тэнгэр бүүдгэр байна. Чигээрээс хойш ер нь тийм байгаа тий. Цас оруулгая. Тэгээд маргаашнаас эхлээд хүтний ирч нилээн чангарна гэсэн юутай байлаа тий. Урьдчилсан цаг агарын мэдээтэй байсан. Тэгээ өдөртөө бараг 25 26 тай. Шөндөө бүр нэг өдрийг харсан чи бүр хасах 39 юм хэцэн мэлээ. За тийм байна. Нилээн аваал хүтрэхэндээ тэгээд ялцчгүй 3-9 эхэлж гин 4-9 эхлэх гин тий. Тэгэхээр хүтний одоо ирч чангарал үйл яах вэ? Тэгтээ тэр болгонд бид нэр сураагүй юм биш. Одоо тэгэл бэлтгэлтэй байж те та өвдөхөөс өөрийгөө сэргийлээрэ. За тэгээд энэ гайхалтай өдрийг өгсөн эзний өмнө хамтдаа ирцгээе. Тэгээд энэ өглөө эзний өмнө онцгой нэгэн Магдалины дуг, шинэ Магдалины дуг явуулахар бэлдсэн байна. Тэгээд энэ хүү Магдалины дуг болохоор Грект амьдардаг манай Монгол итгэгч ирүүлсэн байгаа. Өөрөөхөө зохиож дуусан Магдалины дуг Ан Стон гэд эмэгтэй бидэнд ирүүлсэн. Тэгээд миний зохиосон дууг явуулж өгөөч гэж хүсэлт тавьсан байсан. Тэгээд эзнийг шин дуугаар магтагтун гэдэг шүү дээ. Тэгэлгүй яхаа мэдээч. Тэгээд нэлээд хугацааны өмнөөс ингээд бичсэн байсан те. Шин дуугаа явуулах боломжтой юу гэх те. Боломжтой байлгүй яах вэ? Мэдээж сонсож үзээд тухайн дуу ерөнхийдөө уран бүтээлийнхээ хувьд болон тухайн хувь хүний эзэнт хандсан итгэлийн тэр чиг хандлага утга санаа бүх зүйлүүд нь үнэхээр яг зөв болж байвал эн чинь шин зүйлийг хуваалцах шиг сайхан зүйл хуваалцах боломж бидэнд бас олдно гэдэг нь бас ивэл багхгүй. Тэгэлгүй яхав. Тэгээд өөрт өгөгдсөн авьяас бэлгээ эзэнд зориулж ашиглана гэдэг үнэхээр гайхалтай зүйл шүү дээ тий. Тэгээд дуулал 150 дугаар бүлэг дээр бичигдсэн байдаг. Эзнийг магтагтун, Бурхныг ариун газарт нь магтагтун, түүнийг хүчрэхэг огторгууд нь магтагтун, хүчит үйлсийнхэн төлөө түүнийг магтагтун, эрхэм агаагийнхэн төлөө дагуу түүнийг магтагтун, бүрээн дуугаар түүнийг магтагтун, босоо ятаг ба ятгаар түүнийг магтагтун, хингэрэг дэлдэн бүжиг бүжгэл түүнийг магтагтун, чавтас хөгжмөлимбэр түүнийг магтагтун, чанга цан хөгжмөр түүнийг магтагтун, цангинах цан хөгжмөр түүнийг магтагтун, амьсгалтай бүхэн эзнийг магтагтун, эзнийг магтагтун гэсэн байдаг. Энэ өглөө эзнийг хамтдаа магтцгаая. Гайхамшигыг бүтээгч эзэнд алдар магтаалыг өргөцгөөе. Миний духаланаас таярна. Миний үг яранаас та илчлэгдэнэ. Гайхамшиг бүтээсэн та ямар агуу вэ? Гайхамшиг бүтээсэн та ямар хүчтэй. Миний духаланаас таярна. Миний үг яранаас та илчлэгдэнэ. Гайхамшиг бүтээсэн та ямар агуу вэ? Гайхамшиг
Бурхан, та миний бурхан. Би таныг эртлэн хайхвалаа. Усгүй хоорой ангамл газарт сэтгэл минь танаар сангаж, би махбат минь таныг хүсн тимүүлж байна. Дуурал 63-ийн 1. За өнөөдөр бид нэр хамтдаа Шүүгчид номын 6 дугаар бүлгийн 12 дээр байдаг. 300 дайчдын одоо эренгийн удирдагч Жанжин бурхны сонгосон хүн Гидеоны талаар төмөр ярилцсанаа. Ер нь бол Гидеоны төвх бол хүндлэгний төвхөнд бол цэргийн ухаанд ч юм уу те эсвэл одоо цэрэг хүний хувь хүний гарах одоо үүрэг хариуцлага болон тангарагтай гарах хариуцлагатай хамгийн гоё жишээнүүдийн нэг болдог гинэ. Тэгэд өнөөдөр тэр жишээ Библиэлд байдаг гэдгийг бүр сайхан байгаа даа. За ингээд бүгдээрээ хамтдаа Шүүгчид номын 6-гийн 12 дахь эшлэгийг харах юм бол эзний тэнгэрлэгч түүнд үзэгдэн эрэлтгэх хүчит дайчин минь эзэн чамтай хамт байна гэсэнд гэдэг энэ үгийг л өнөөдөр бид нар хамтдаа хуваалцъя. Бурхан Израильчуудыг Медианчуудын гарт өгсөн. Медианчууд бол нүүдэлчин аймаг байсан. За тэгээд бид нэр дайчид нь тэмээ хүлэглэж ирдэг. За Израильд бол морин цэрэг ерөнхийдөө бүр тэмээн цэрэг мэрэг ч юм уу тийм армийн төвшний тийм их олон ирчүүдийг одоо хоолж унтал нэг газар цуглуулж байнгын айр мэднэр гэдэг ойлголт бол Израильчуудын хувьд бол бий болж амжаагүй байсан. Тэд нар цөлөөс ирээд бурхан тэдний хаан шаардлагатай тохиолдолд бурхан тэдний дотроос онцгой нэгнийг дуудан босгож тийм үү өөрийнхөө ард түмнийг авардаг байсан байна. Тэднэрт хууль байсан. Хуулийг тогтоогч нь бурхан байсан. Тийм учраас хэрэв тэд хуулиа дагаад амьдрах юм бол бурхан тэднийг хариуцж байсан. Гэхдээ харамсалтай нь бол яасан бэ гэхээр Египтээс амлагцсан газар ирснээс цаг хугацаа өнгөрөхий ирэхээр тэд нэр яасан бахав мэдээж ингээд тэгэл та хитрхи тайван шалом байгаад ахаар хүмүүс чинь тэгэл зүгээрээ чаддаг шүү дээ тий. За ингээд эзэн Израильчууд дахиад нөгөө нэг зовлонгийн тойрог дотор тий шаломоос устан зовлонгийн тойрог байхгүй. Нэг шалом хэсэг ингээд чөлөөлөд байлгасан чил эзэн талархал эзэн та бидний дундаа сул дорой нэг босгож хүч чадлыг өгч биднийг авардаг шүү дээ. Та бидний аврагч агуу нэгэн шүү дээ гэж яснаар дахиад бүгдээрээ чив чимээг болцгоогоод өөрөөсийнхөө гим нүглүүдийг хийгээд ингээд ихсэн учраас эзэн тэднийг 7 жилийн туршид Медианчуудын гарт өгсөн. Медианчууд бол Амалекчууд гэх мэт одоо Израилийн эртний өстөн дайснуудыг хүртэл хамсаатна холбоотноо болгоод Израилийн нутаг дэвсгэр зүгээр л бөөнөрөө нүүдлэж орж ирээл дунд нь хуарагнаал амьдарчдаг байсан. Багцаагаар 62 мянган гарчим Медианы цэрэг тухайн үед орж ирээд тий Медиан болон холбоотны цэрэг орж ирээд Израилийн нутаг дэвсгэрт байлцсан. Израильчууд руу яг дайрж бол тэднийг бол ингээд алж чадахгүй ч гэсэн тэдний ургац одоо тий Израильчуудад байгаа бүхнийг одоо тонон цөлмөж байсан. Яг энэ үед Абрезин хүн Йошин эзэмшил газар дах опера дах царс модны дор эзний тэнгэрлэгч суув гэж хэлсэн. За тэгэхээр энэ ингээд ийм хүний, ийм эзэмшлийн, ийм газар эзэн ингээд гэдэг нь эзний одоо бичээсийн хувьд үргэлж маш чухал байдаг шүү. За ингээд эзний тэнгэрлэгч одоо Гидеонд үзэгдээд эрэлхэх хүчит дайчин минь эзэн чамтай хамт байна гэсэнд. За энд бол яасан бэ гэхээр Гидеон бол Медианчуудаас нууж одоо буудаага жоохон авч үзлэхэд бол усан үзмийн шахуурга дотор буудаг усан үзмийн шахуурга дотор чимээгүйхэн цайруулж исэн. Ер нь бол усан үзм хураадаг бүх хүн мэдж байгаа хөө. Усан үзмийн тэр шахуурга цэвэрхэн байлгана. Тэр шахуурга одоо усан үзмийн амт алдагдах вэ? Дарсны амт өөр болох вэ гэх мэт те. Тэгэл одоо ингээл тэр зориулалтын дагуу хадгалах нь тухайн гэр бүлийн оршин тогт хэдэн 100 жил үр хөвгдөдөө үргэлжлүүлэн дижээх тэр маш их үндэс суурь болдог байсан байхгүй. Тэд нар ингээл усан үзмийн шахуурган дотроо будаа цайруулаад будаа цайруулсныхаа дараа тэндээ бас нэг юм цайруулаад те. Тэгэл чидүүн жимсний тос гаргадаг юм дээр очиад усан үзм няцлаад ч юм уу тэгдэггүй байсан. Гэтэл тэд дайснуудаас айхтаа тэд байгаа бүхнээ алдна гэж айхтаа тэд ялагдах вэ хядагдах вэ гэж айхтаа яасан бэ гэхлээр бүр хизээч хийдгүү хийх ёсгүй зүйлээ хийдэг болсон юм. Тэгтэл бурхан
За бид нар ч Бурханаас тусламж авах хэцүү болсон баг та. Бурхан биднийг дэмжихгүй туслахгүй байх та. Дээр нь би ч юу хийх вэ? Би чи Йосефийн хүү болох те. Манасегийн удмын хүн шүү дээ. Ефраимийн удмын хүн шүү дээ. Манай овгод чинь Якобын хөвгүүдийн дотор нэмэгдэж орж ирсэн те. Бидний ээж Египт эмэгтэй байсан. Тэ бидний эцэг өвг болох Якоб биднийг ерөөсний дараад бид Израилийн 12 овг аймгийн нэг болсон. Тэгээд ерөнхийдөө бол биднийг дагаж дайн тулаан алив зүйл хөдлөн гэж босод овгод хөдлөн гэж байх уу? Ийм зүйлийн талаар боддог. Тим нэгэн хүн дээр эзэн хүчээд эрэлхийг хүчтэй дайчин минь гэсэн. Түүний хувьд эрэлхийг юм байхгүй. Нэгдүгээр тэр айсан байсан. Айгаад нуугдж байгаа. Хоёрдугаарт хүчит дайчин гэдэг ингэж юм. За хүчит дайчин гэх юм бол дайн тулааны үеэр ч юм уу ямар нэгэн байдлаар бусад цэргүүдээс бусад дайчтаас жоохон одоо илүүрхсэн ч юм уу те өөрийгөө баталсан харуулсан хүнийг л хүчит баатар дайчин гэж хэлнэ штэ те. Гэтэл Манасегийн удмын одоо тэр одоо Гидеон гэдэг тэр залууд тэрийг харуулахч боломж гараагүй байсан баг. Тэр зүгээр л одоо одоогийн байдлаар бол яг бусад хүмүүсийн нүдэнд бол усан үзмийнхаа бүр ингээ шахуурга дотор будаага цайруулж байгаа өөрсдөө л адилхан аймхай юм алдахгүй гэсэн дайснуудынхаа эсрэг хөдлөхгүй ирнэ дайснуудаа юм өгмөргүй байгаа тийм нэгэн мухардалд орсон залуу байсан. Тэр бол нуугдж байсан, тэр бол төхрөлд орсон нэгэн байсан. Бидний амьдралд бас заримдаа тийм зүйлүүд бол тохиолддог. Харин бид Есүс эцсийнхээ дараа нэг зүйлийг олсон. Бид зүгээр л муу давангайлагч муу хорон муу цаг үе давангайлагч юм уу эсвэл хорон муу хүмүүс ямар нэгэн газар давангайлагч юм эсвэл тэд өөрсдийн зургаар аашилж эхлэх үед бид заримдаа зүгээр л өөрийнхөө байгаа чадах хэсгийг л эрүүл зөв эзний өмнө байлгаад гим зэмгүй байлгаад босод хэсгүүдийг бараг орхих гээд байдаг. Гэтэл эзэн тхийг зөвшөөрдгөө гэдгийг Гидеоны түүхээр харагддаг байхгүй. Гидеон өөрийнхөө гэр бүлийг одоо эзэнд итгэдэг хэвээр нь байлгаатай. За энэ цаг үеийг бүгдээрээ дэвчиж гарьяа гэдэг ингээд усан үзмийн шахуурга дотор будаага цайруулаад идээд хоолтой унттай байлгаад тэр ямар ч гэсэн те бууж өглгүүгээр нөхцөл байдлыг хараад бууж өглгүүгээр зүгээр зогсож байгаад бас хүмүүст юм булаалгалгүйгээр тийм үү. Ингээ гэр бүлээ хоол унттай байлгаад ингэж байгаа түүний чадах зүйлгээ бодож эзэн бол түүнийг юу гэж харж байгаа юм гэхээр эрэлхийг хүчтэй дайчаан гэж бол харж байгаа. Бидний эргэн тойрон эрэлхийг хүчтэй Гидеон шиг дайчид олон байж магадгүй. Амен. Та эрэлхийг хүчтэй хүн биш гэж болно. Та харин юу гэдгийг авьяас бэлгийнхаа дагуу шал өөр өгдөлтөй хүн байж болно. Хоол хийдэг хүн байж болно. Компьютер сайн ашигладаг хүн байж болно, дуучин хүн байж болно, ийм байж болно. Гэтэл дайн тулаан муу ямар нэгэн нөхцөл байдлын үед биднийг удирдах эрэлхийг хүчтэй хүмүүс энгийн үед биднэрт яа танигдах вэ гэж. Бид нар энийг сайн мэдгүй. Бурхан өөрөө цагт нь өөрийнхөө хүмүүсийг босгодог гэдэгт бид нар итгэх хэрэгтэй. За ингээд эзэн чамтай хамт байна гэдэг үгийг хэрэглэж байгаа. Эрэлхийг хүчит дайчин гэдэг энэ гурван үг бол үнэхээр одоо те Гидеонд бол томтсон, агтсан те бид нар нэгнийгээ те ингээд одоо юу гэдгийг явуулаад байдаг байх юм бол хэцүү шттэ те. Тэгтэл Гидеоныг эзэн ингээд тэгж байгаа юм шиг байх боловч эзэн хизээд царс модны доор сууж байгаа нэг нь лөө зүгээр нэг хүнийг очиж худал яриулдаг үлээ. Мамрегийн царс модны доор Авраам сууж ирсэн. Гурван хүн хүрээдэрсэн, тэнгэрлэгч хүрээдэрсэн. Нэг нь Бурхан гэдгийг Авраам тэдний хоолж унталж байхдаа мэдсэн байх. Тэгвэл өнөөдөр энэ царс модны доор суусан тэнгэрлэгч Гидеон дээр ирээд юу гэж хэлж юм гэхээр чамтай хамт эзэн байгаа гэж хэлж. Амен. Амен. Энэ буюу эзэн өөрийнхөө ард түмэнтэй хамт байдаг. Хүмүүс заримдаа тэгж боддог. Өөрсдийнхөө гим нүглээс болоод мэдээчнүүдийг гарт орчоо те. Тэгээ Бурхан бидэнтэй хамт байгаа нь хаана байгаа юм гэж. Харин Бурхан ямар хүмүүстэй хамт байдаг вэ гэдгийг эхлээд маш сайн боддог хэрэгтэй. Бурхан өнөөдөр танаас хоол, таны залбирлыг сонсохгүй байгаа. Таны хин нэгэн тушаацсан ч юм уу эсвэл те таны одоо хийж байгаа ажил, хиймээр байгаа ажлыг дарж байгаа санагдчихвэл та эзний өмнө суугаад эзний өмнө асуугаарай. Бурхан минь, та яг Йошуа шиг магадгүй нүрээрээ оноод асуугаарай.
энийг хийх ёстой юу? Би энийг хийсээр авах ёстой юу? Би зогсох ёстой юу? Би яах ёстой вэ? Би хаана хүчээ гаргаж хаана амьдралаа зориулах ёстой вэ? Би юмыг ингэж хийх ёстой юу гэх мэтлэн асуух хэрэгтэй гэж бол бодож байна. Тэгээд Йошуа энэ хиний манай Гидеоны зүрх сэтгэл дотор бурхантай хамт байх хүсэл бас өндөр байсан юм шиг. Хариултаас нь харагдав л да. Гидеон хариулт нь юу гэсэн үг вэ? Эзэнтэн минь ээ, эзэн бидэнтэй хамт байдаг бол яагаад бидэнд иймлүүлж байгаа юм? Мөн бидний өвгдөөс бидний өдөртөн Египтээс авчирсан гэж бидэнд хуучилсан тэр гайхамшгууд одоо хаа байна? Харин биднийг одоо эзэн орхиж Медианы гарт өгчээ гэдэг үгийг бол хэлсэн байна. Тэгэхээр бид хүмүүсийг эхнийх нь үгээр дүгнэх нь бас тийм зөв зүйл бол биш ээ. Заримдаа нөгөө хүмүүс ярьдаг сэтэй зүрхний бэлгэлээр ам ярьдаг юм аа гэдэг ингээд те. Заримдаа зарим хүмүүс ууртай, бохомдоо, зөхөрсөн, ганцаардсан, ядарсан байдаг. Яг тийм үед хүмүүс буруу ярих уу байдаг. Харин гэтэл Гидеоны яг энэ үгийг хэлэхэд нь эзэн чи бусадтайгаа адилхан юм байна гэдээ бол түүний хайж байгаагүй. Түүний яг сэтгэлийн мухарт, түүний яг итгэлийн гүнд те, түүний яг оюун бодол нь яг үнэндээ хэдийгээр ингээд Тэнгэрэлч түүнтэй уулзаад эзэн чамтай хамтаа энэ гэхэд хариулж байгаа хариулт нь юм байсан боловч түүний зүрх сэтгэлийн гүнд энэ бүхнийг хэлэх хүсэл байгаагүй гэдэг нь тодорхой байсан учраас эзэн юу гэсэн бэ? Чи өөрийн хүчээр авч Израилийг Медианы гараас аврагтун. Би чамайг илгээж байгаа босоо гэж хэлсэн бэ. Тэгвэл би чамтай хамт байгаа. Тэгээ чи яваад өөрийнхөө хүчээр аврах гэсэн чинь эзэн минь ээ, би Израилийг яаж аварч чадах юм бэ? Өдөртөө манай гэр бол манай сайгийн дотроос хамгийн доройн төдөөгөө би эцгийнхээ ингэрт хамгийн отгон нь шүү дээ гэж хэлсэн байна. Тэр аль хэдийн зөв зүрх сэтгэлтэй хүн байсан гэдэг нь эндээс харж байна. Тэр аль хэдийн ямар нэгэн зүйлийг хийхэд бол ямар байх ёстой вэ гэдэг нь маш сайн мэддэг хүн байсан гэдэг нь мэдэж байна. Зарим хүмүүс чи яв, би чамаа одоо те чамаар дамжуулаа одоо ингээд чи Израилийг авар, би чамтай хамт байна гэж хэлэн готл. Би чамайг илгээж гин гэж хэлэн готл. Оо та илгээж байгаа бол болж штэ гэдэг ингээд шууд л яваад байна. Ахил та намайг илгээж болно. Би ийм хүн шүү дээ, ийм сул дорой шүү дээ. Ийм сэтгэлийн өчлийг бас эзэн ингээд сэтгэлийнхаа мухарт үлдээхгүйгээр өөртөө нь ярилцсан хүмүүсийг илүү өндөрт ашигласан гэдгийг бид Гидеоны түгээс ярих боломжтой. Бурхан хурж ирээд би чамтай хамт байна гэж хэлгээд эзэн минь энэ бүхэн чи яаж бүтэх юм бэ гэж майр хэлж ирсэн шиг. Чи мөтгөн хүүтэй болно гэж Захариатай хэлгээд эзэн минь би чи настай хүн шүү дээ. Би яаж хүүтэй болох юм бэ? Чи ирэхэд хүүтэй болсон байх болно. Тэм готл саараатай. Мөн яаж ин чи би болох юм бэ? Маш их олон хүмүүс энэ яг энэ зүрх сэтгэлийн дотор байгаа бурхан тийм гайхамшигтай үгийг хэлж байгаад өөрөө тэр бүхнийг хүлээж авахд бэлэн байгаа тэр зүйлээ хүлээн зөвшөөрсөн учраас бурханд илүү их таалагдсан байд. Амен. Бурхан танд гайхамшигтай ажлыг Гидеонд өгсөн шиг өгж болох юм. Харин тэр ажлыг хийхэд саад болох бүх зүйлүүдийг бурхантай ярилцаар. Та надад энэ ажлыг өглөө. Олон итгэгчид олон ах дүүс маань олон хүмүүс надад итгэж одоо таныг намайг дэмжиж хөдлөнө гэж байна. Гэтэл бурхан минь та намайг хинбэ гэдгийг мэднэ. Би хинбэ гэдгийг өөрөө мэднэ. Тэгээ таны өмнө залбирanгуйж байна. Би ийм сул дорой хүн ингэсэн ийм хүмүүс намайг ингэж боддог. Тэгээ би яах вэ эзэн минь? Энэ бүхнийг та мэдэж байгаа. Тэгээд энэ бүхэн дээр та надад хүч чадал өршөөлөө өгөөч. Энэ бүхэн дээр намайг хочиж өгч намайг дэмжиж өгөх хин нэгнийг илгээж өгөөч гэх юм. Залбирх нь бурханд их таалагддаг гэдгийг мэдээ. Эзэн чамтай хамтаа нэрлэхийг хүчтэй айчин минь гэж хэлгэн. Одоо шинэ гэрээний үед бол надад хүчийг олгочийн дотор би бүхнийг чадна гэдэг үгээр бид нэр эзэн надтай хамтаага гэдэг үгийг санаж явдаг. Бас агуу захирамжийн хамгийн төгсөлд би энэ үеийн төгсгөл хүртэл та нартаа сүнсээрээ үргэлж хамт болно гэсэн эзэн Есүсийн үг байна. Өнөөдөр манай Монголын нийгэм Христ итгэлийн тал дээр маш ийм ойлгомжгүй бодлого барьдаг. Бид маш их сайн зүйлүүдийг хийж исэн ч гэсэн муу хүмүүсийн адил үзэгдээд байдаг яг энэ цаг үед бид Гидеоны дуудлагыг санаж өөрийнхөө цаг үед бууж өглөө, өөрийнхөө нөхцөл байдал бууж өглөө. Харин эзний дуудлаганд итгэмжтэйгээр түүний үгэнд орон түүнтэй хамт явж түүний биднэр хэлэхээр хүссэн амьдралыг дуудлагыг энэ амьдралдаа энэ цаг үедээ хийцгээе бүгдээрээ. Амен. Энэ цагт эзний өмнө хамтдаа ирцгээе.
эзэн минь болсон их эзэн та миний эсний дотор байгаа бүх биес татгалзаж чадна та миний Есүс хора эрхэм нандин Есүс хора эрхэм нандин Маягаар гимиг өршөөж эзэн таны нэрийг магтъя та миний Осон үед минь намайг босгож осон аяхыг минь дүүргсэн та миний Өнөөдөр бид нэр шүүгчд номын 6 дугаар бүлгийн 12 дугаар ишлэлээс суралцлаа. Эзний тэнгэр элч түүнд үзэгдэн эрэлхэг хүчит дайчин минь эзэн чамтай хамт байна гэсэн ишлэлээс бид хамтдаа 300 дайчдын ирэмгий дайчин Гидеоны талаар суралцлаа шүү дээ. Бурхан Гидеоныг эрэлхэг хүчит дайчин минь агуу цэрэг гэж хэлсэн. Тэгэхэд агуу цэрэг гэдэг үг агуу хүн гэсэн утгатай шүү дээ. Тэгээд ямар ч цаг үед агуу хүн хэрэгтэй байдаг тийм. Харин Гидеон угийн агуу хүн байсан уу гэвэл үгүй. Тэр сүудэрнээс ч яадаг, хүчгүй, угсаа гаралж сайнгүй, хард талж байхгүй. Дутууд улмыг зүйл түнд маш их байсан. Хүн бид хүчтэй, чадвартай, усхойтой нэг одоо хэрэглэе гэж боддог шүү дээ. Энэ арай илүү авьяас чадвартай мэн гэж сонгодог бол Бурхан сул дорой нэг босгож хүчтэй усхойтой цэрэг болгон хэрэгэлдэг юм аа. Гидеон зөвхөн Бурханы хүчинд л түшгэлсэн. Медианы их цэрэг бол 135,000-аар их цэрэгтэй байсан шүү дээ. Харин Гидеон ердөө 300 цэрэгтэй л байсан. Тэгээ Бурханы хүчинд түшгэлж байж л ялж чадна гэдгийг өнөөдөр бид энэ түүхээс харлаа. Та Бурханы агуу хүчинд итгэж гин үү? Тэгвэл яг одоо танд тулгарч байгаа бүх асуудлыг та Бурханы хүчээр ялан дийлж чадна шүү. Эзэн тантай хамт байгаа. Тэгээд түрүүн пастор манаас нэг чухал зүйлийг сануулсан тийм. Бурхан танд өгсөн ямар нэг ажил байж болно. Гэхдээ тэр ажлыг хийхэд цаад болж байгаа тэр бүх зүйлийг Бурхантай ярилцаарай. Тэгээд Бурхан танд хүчийг өгч бүх зүйлийг хийж чадна гэдгийг тэр итгэлээр алхаарай. Тэгээд үнэхээр гахалтай Гидеоны энэ түүхээс бид хамтдаа суралцлаа. Тэгээд өнөөдөр ч гэсэн эзэн танд тэр үгийг хэлж байна. Тэгээд Бурханы хүчээр та ялан дийлж чадна шүү. Израильчууд Гидеон Бурханы үгэнд орсны дараа Израиль даяар бүрээ үлээхэд 32,000 хүн цуглдаг. Бас болж байна тий. Болж шүү дээ. Манай монголчуудын хувьд 450,000 цэргийн эсрэг 20,000 цэрэгтэй тулдаа ялж л байсан.
бас 1000-1000-аараа цуглана гэдэг чинь бас болж л байна. Гэтэл эзэн 32,000 Гидеонтой хамт байгаа хүнийг хараад тэндээс 300-ыг л үлдээсэн. Та нар бол 31,700 хүн яваад гисэн. Хамт байгаа юм байх гэж бодсон хөөс шиг тийм олон хүмүүс амьдралд байдаг гэдгийг бид нэр бодож явах хэрэгтэй. 32,000-аас 300 харин таны хувь таны 30 хүнээс хэдэн тантай хамт амьдралыг туулдаг вэ? Та өөрөө бас шалгаж хэдэн хүнтэй хамт амьдралын янз бүрийн нөхцөл байдлыг туулсан бэ гэдгээ энэ цаг үчид Гидеоны түүхээс суралцах боломжтой. Тэр хүмүүс нь яасан гэж бод. Бамбар ваар 2 барьж чил харанхуй шүнтэй бамбараа ваарн дотор барьж чад хаг зөхиод харанхуй шүн 135,000 тий дайсны өмнө бид Гидеонтой хамт энд байна. Эзний төлөө Гидеоны төлөө гэж ашигласан. Хамтдаа бүгдээрээ эзний төлөө эзний нэрийг дуудан залбирцгаая. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэн минь монголчууд Христэд итгэжтийг харах болгонда намайг ашиглаач гэж хашгирсаар л байна уу гэж байна. Тийм ээ. Та биднийг монголчуудын төлөө энэ улсын төлөө ашиглаач. Энэ цаг үеийн төлөө ашиглаач. Бидний юу танд хэрэгтэй байна? Бид юугаараа танд одоо хэрэг болж бас бид хаана ямар үйлчлэл дээр зогсож тэр үйлчлэлээр дамжуулан хүмүүс ганцаардал, гойныг дутагдал, гачигдал, урам зоригаа алдалт одоо цөхрөл тэр бүхнээсээ гарах хэрэгтэй. Бид үйлчлэлийн таны хаанчлалтай үйлчлэлийн аль хэсэгт зогсож өгөх хэрэгтэй. Сүмдээ юу хийх вэ? Пастортайгаа хэрхэн хамтрах вэ? Бас аль залбирлын багт байж аль зүйлийг эцсийг нь хүртэл явах хэрэгтэй. Аль зүйлийг яг одоо зогсоож түүний эсрэг одоо тэмцэж зоригтой байх хэрэгтэй. Та бүгдэнд нь яг энэ өдөр энэ цаг үчид туулж байгаа амьдрал дээрээ Гидеон шиг байх боломжийг өгөөч. Бид Гидеон шиг усны шахуурга дотор будаагаа тариулж идэх шиг бид ч гэсэн амьдралынхаа зарим зүйлийг шийдэхгүй хойш суугаад арга тааж байж болно. Бидэнд гарах гарцыг үе таалгыг нээж өгөөрэй. Энэ өглөө тань талархан энэ өглөө энэ үгийг энэ түүхийг суралцах боломжийг олгосон талархан бидний аврагч эзэн бидний төлөө дагалбай дээр хадагдан алгадж амилсан Есүсийн нэрээр залбирэн гуйлаа. Амен. Энд хүрээд хермоны шүдэр өглөөний хөтөлбөр өндөрлөж байна. Бидэнтэй хамтсан сонсогчтанд баярлалаа. Маргааш эргээд тэн цагтаа уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай. Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.